танай бас ингээд сайтын хамт олонд бол бас хувийн болон хамт олонныхоо зүгээс их талархал илэрхийлж байна. Бас ингээд бид ерөөсөө хамтдаа хэвлэл мэдээллийн байгууллага тийм ээ төрийн байгууллага бүгд ингээд хамтарч л энэ иргэд олон нийт хамтарч энэ туулгалаа хамгаалах, хайрлахын асуудлыг хийхгүй бол ганц нэг одоо юм захиргааны байгууллага хийн гэдэг бол үнэхээр бас хүчин мөхцсөн. Тэгээ ингээд тав хүнтэй хамтарч бас олон нийтэд мэдээллийг хүргэх, соёныг гэрүүлэх, хяналт шалгалт хийхэд бас оролцох зэрэг энэ ажилд бас ингээд сэтгэл гаргаж өнөөдөр ингээд санамж бичиг байгуулж байгаа. Одоо мандат цэгийн миний хамт олон тав хүнд бол их баярлалаа. Тав хүний бас энэ байгаль орчныхоо төлөө зориулж байгаа энэ сэтгэл үйсийг бол одоо бид бүхэн одоо бас бүрэн дүрэн дэмжиж ажилланаа. Бас иргэд олон нийт маань ч гэсэн дэмжиж ажилланаа байх гэж найдаж байгаа. За манай Мандимын сайт 2019 оноос хойш үйл ажиллагаагаа доктортой явуулж байгаа. За хэвлэл мэдээллийн дүрм зарчмаа баримталдаг ийм сайт. За одоо өнөөдөр бол нийгмийн хариуцлагын хүрээнд туулгалын сав газрын захиргаатай хамтран ажил санамж бичгээ байгуулсан. За өнөөдөр бол яг их сурвалжуудын мэдээлж байгаагаар туулгалын бохирдол одоо шар мөрөнтэй тэнцэх хэмжээний ийм бохирдолтой адилхан болчихжээ тий. Тэгээд одоо энэ туулгол одоо тасарвал нийслэлчүүдийн ундны усал тасрах ийм одоо аюултай одоо юм нөхцөл байдалд ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр одоо нэг байгууллага нэг хэвлэл мэдээллийн байгууллагын ажил биш. Нийслэл хотод одоо амьдарч байгаа бүх хүмүүсийн өөрийг хариуцлагаас шалтгаалж туулгалаа бид нар авч үлдэх юм цаг үед ирсэн байна. Тэгэхээр нийслэлийн одоо бүх иргэдтэй бас уриалахад туулгалаа одоо усаа зөв ашиглах, хамгаалах, зөө зөкстэй хэрэглэхэд бас суралцах хэрэгтэй. Одоо энэ зүйлд ч гэсэн манай сайт бас хэвлэл мэдээлэл одоо мэдээлэлээр хангах, сурталчлах, таниулах үйл ажиллагаанд туулгалын сав газрын захиргаатай хамтран одоо та бүхэнд мэдээлэл хүргэх болно. За тэгээд бүтэн жилийн турш ямарч байсан өөрсдийн чадах бүхнээрээ иргэд олон нийтийн мэдээлэлээр хангах ажилд оролцохоор өнөөдрийн санамж бичгээ байгууллаа. Манай туулгал чинь хан хинтийн нуруунаас их авч Сэлэнгэ аймгийн Орхон тулд Орхон мөрөнд цутгадаг юм 880 км урт мөрөн байгаа. Нийт нийслэл Улаанбаатар хот болон 5 аймгийн нутаг дэвсгэр бас 37 сумын нутаг дэвсгэрийг хамарч урсдаг юм томоохон Монголын гол байгаа. Нийт одоо сав газрын нийт эзлэх талбай бол 49.8 км квадрат. Энэ сав газарт бол одоо Монгол улсын хүн амын 50% оршин сууж байна. За Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 70 орчим хувь бол энэ нутагт явж байна. Тэгээ сүүлийн жилүүдэд туулгал маань одоо бохирдож гадаргын болон гүний усны одоо юм хомсдол нүрлээд байгааг бол одоо энэ судалгаа шинжилгээгээр бол тогтоосон байгаа. Тэгээ манай туулгалын одоо хамгийн хүнд асуудал бол энэ нийслэл Улаанбаатар хотод байна. Нийслэл Улаанбаатар хотод бол одоо Монгол улсын хүн амын 50% оршин сууж байгаа. Тэгээ энэ хүн амын хит их төвлөрөл, хөрс усны бохирдол, за энэ хууль ус газар олголтууд зэрэгс шалтгаалж туул мөрний ер нь цаашдын нөхцөл байдал их хүнд байна. Тэгэхээр энэ туул мөрний голын өнөөдрийн хүнд байдалд яагаад орсон гэхээр энэ зүгээр л хүний буруутай үйл ажиллагаа. Хүмүүс л одоо энэ туулгалыг бол ийм байдалд оруулсан. Тийм учраас одоо зөвхөн ингээд ашиг олохын төлөө энэ гол усаа ингээд хайрлахгүй сүйтгэх ийм асуудал бол одоо хэрэгс хэтрээд байна. Ер нь бол одоо эмх замбраагаа алдсан гэж ойлгож болно. За усны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан эрх үүргийг туулгалын сав газрын захиргаа одоо эргэж хэрэгжүүлдэг. Усны нөөцийн туулгалын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг бас хэрэгжүүлж ажилладаг. За мөн хологдох хяналт шалгалтыг бол хийж ажилладаг ийм төрийн захиргааны байгууллага байгаа. 2012 онд байгуулагдсан. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа юм байгууллага юм аа. Тэгээ манайхаас бол нэгдсэн усны одоо менежментийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс гадна туулгалд дагах бас хологдох хяналт шалгалтуудыг бол одоо хийдэг. За бас иргэдийн гомдол мэдээллийн дагуу хологдох хяналт шалгалтуудыг хийж байна. Тэгээ ерөөсөө энэ аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс одоо ингээд тэрэлжсэн эхэлж байгаа шүү дээ. Туулгалын чинь одоо энэ суурьшил энэ үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд. Тэгээ ингээд энэ сонгон хайрхан дүүрэг буюу 22-ын товчоо хүртэлх энэ нийслэлийн энэ туулгалын энэ сав дагах одоо нөхцөл байдал бол одоо маш хүнд байна. Ерөөсөө санаатай санаагүй гэхээс илүү бүр ингээд санаатаагаар энэ туулгалыг одоо бохирдуулах тийм үү. Туулгалын энэ урсцад ийм сөрөг нөлөөлөл үзүүлэх. Тэгэд ингээд энэ туулгалыг чинь ингээд хоёр талаас нь цементийн ширэнгээр ингээд бүр хашаад салаам уучроод хэлэх. Энэ гол чинь одоо үерлэх нь байгалийн өөрийнх нь жам байхгүй. Тэгээ энэ бүх боломжийг ингээд
хаагаад байхгүй болгочхоор энэ гол мөрөн чинь өөрөө ингээд цаашдаа ингээд ийм ширгэх ийм устгах аюулд ингээд ороод байгаа байхгүй. 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрийн ордноо Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөх төрийн тэргүүний бас санаачлагаар усны үндэсний форум болж өнгөрсөн байгаа. За энэ форум дээр одоо миний зүгээс туулгалын өнөөгийн байдал тулгамц асуудал сэдвээр төрийн ордноо бас илтгэл тавьсан. За энэ усны үндэсний чуулганы хүрээнд зөвлөмж цааш хэрэгжүүлэх арга хэмжээ бол одоо батлагдаж гарах байх. Тэгээ бид бүхэн энэ дүгнэлтэн дотор одоо туулгалын асуудлыг багтааж туулгалын одоо цаашдаа шинэ хамгаалтыг эхлүүлэх бас ажлыг төрийн бас энэ өндөр түвшинд бас эхлэх байхаа гэж их найдаж бас хүлээж байна. За одоо